сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За энэ сайхан амжилтын академид хүрэлцэн ирсэн нийт атомын гишүүд, бизнес эрхлэгч, шинэхэн хэрэглэгч нартаа бас энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд өнөөдөр атомын одоо бизнесийн гол түлхүүр бидний багаж гэж хэрэглэгддэг бүтээгдэхүүний танилцуулах одоо эрхэм үүргийг Diamond Master Marl одоо миний би Sales Master туулнаар одоо хүлээсэн байна. За тэгээд маш гоё гайхалтай энэ Ample гэдэг одоо энэ бүр хятадын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн хэдэн тэрбум хүнтэй энэ том зах зээлд хүлээн зөвшөөрсөн ийм гоё бүтээгдэхүүнийг танилцуулах болсонд бол баяртай байна. За тэгээд Марлаасаа Ample юу нь яг одоо ямар ач тустай бүтээгдэхүүн тэр талаар хэлж өгөөч гэж хүсэж байна. За баярлалаа. Ample гэдэг нь одоо тухайн бүтээгдэхүүний ямарваа нэгэн үйлчилгээг нь хамгийн өндөр тунгаар агуулсан бүтээгдэхүүн байдаг. Одоо магадгүй нэг чийгшүүлэх үйлчилгээтэй ком, цайруулах үйлчилгээтэй ком ч юм уу эссенц байлаа гэж бодъё. Тэгвэл тухайн комыг, тухайн бүтээгдэхүүнийг магадгүй 3 сар хэрэгжилж ээж ч юм уу тийм ээ үр дүн өгдөг болвол Ample бол тэр одоо чангалах, чийгшүүлэх тэр үйлчлэгийг нь хамгийн өндөр тунгаар агуулж идэг учраас одоо 1 сар хэрэглэхдээ үр дүнгээ мэдгэцгүүцээр өгдөг. Арсны яг эсийн төвшөнд хүртэл үйлчилж, арсны гол асуудал руу чиглэж үйлчилж чаддаг, өтгөрүүлсэн одоо ийм бүтээгдэхүүнийг Ample гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр маш хурдан хугацаанд хэдүүлээ бол үр дүнгээ үзэж чаддаг байх нэ, тийм ээ. За тэгвэл атомын Synergy Ample гэдэг Монголын одоо онлайн дэлгүүр дээр зарагдж байгаа юм гайхалтай бүтээгдэхүүн байдаг. Тэр гайхалтай бүтээгдэхүүнүүдийг яагаад хэрэглэх, сонгох шаардлагатай вэ гэдгийг одоо яг хэрэглэгчтэй илүү зөвлөөж. За Ample-ийн хувьд гэх юм бол сонгох шаардлагатай гэдэг одоо манай эмэгтэйчүүд маань одоо хүмүүс бас эмэгтэй хүмүүсийг айгу ойлгомжгүй айгу олон юмыг нэг дор хүсдэг хүмүүс гэж бас хэлдэг шүү дээ тийм ээ. Магадгүй нэг өсчөө орлоо гэхэд үсээ бороор бодуулъя гэснээр наранд гарахаар гоё ягаарч харагддагч гэдэг юм уу тийм ээ. Тэгээ гэрэлд гарахаар улаан болчдагч гэдэг юм уу тийм ээ. Айгу юм хуурсан олон юмыг нэг дор авахыг хүсдэг юм бас сонин хүмүүсчүүд тийм ээ. Тэгвэл энэхүү Ample маань өөрөө яг тэр олон үйлчлэгийг нэг зэрэг өгч чаддаг гэдгээр маш том давуу талтай гэж ойлгож байна. Одоо арьс гоо сайхныхаа хувьд гэх юм бол хүмүүс ирээд асуудаг байхгүй юу. За миний арьс ингээ маш ихээр хуурайшж байна, чийгшил дутагдж байна. За дээрээс нь бас давхар арьсаа гоё цайруулмаар байна, сихнүсөө толбыг нь арилгамаар байна. Тэгээд бас чангалмаар байна. За тийм хөгшрөлтийн эсрэг үрчлээ нэмэгдээд энэ хөгшрөлтийн эсрэг бас юм хэрэгтэй байна гэл сүүлдээ ингээд тэр маш ингээд баг нэгээр санал болгож одоо тухайн нэгэн хүнд энэ чийгшүүлэх бүтээгдэхүүнийг аль эсвэл санал болгохгүй тий аль эсвэл одоо чангалах комигийн санал болгох хэрэгтэй юм уу одоо ямар олон юм нэг дор хүсдэг юм те нэг л юмаа хүсээчтэй гэдэг шиг нэг юмыг айгүй олон ингээд зүйл багтаагаа хүсчдэг. Тэгвэл тэр асуудлыг нь яг шийдэж цогцоор одоо өгсөн бүтээгдэхүүн бол энэхүү Synergy Ample байгаа. Яг энэхүү нэг хайрцагнаас та тэр өөрийн хүсээд байгаа тийм ээ чийгшүүлэх, гоё гэрэлтсэн сих толбгүй арьстай болох, мөн дээрээс нь гоё чанга арьстай байх тийм ээ. Дээрээс нь бас залуу хөгшрөлт багтай байх гэдэг тэр бүх зүйлийг нэг дор энэ хайрцагт багтааж өгсөн гэдгээр одоо маш том давуу талтай бас нэг сонгох шалтгаан болж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр нөгөө нэгийг нь сонгоочтой гэдэг гэж шүү дээ. Тэнгүүт атомын нөгөө Ample маань бас хамгийн гоё давуу тал нь юу гэдэг ш нь ингээд 4 төрлийн одоо Монголд зарж байгаа 4 төрөл боловч яг одоо ингээд дөрвөл ингээд хэрглэж үзэнгүүтээ өөрөө одоо тэгээ одоо хүсэж байгаа өөрийнхөө одоо өөрт нь тохирох Ample олж аваад дөрвөл ингээд нэг багц олгоод бас худалдаж авах юм боломж байдаг те. Тэрийг бас шинэ гишүүдтэй хэлж өгвөл зүгээр юм л гэж бодогдлоо. Тэгээд атомын одоо энэ Synergy Ample-ийн маань бүтэц найрлаганд яг юу орсон болоод бид нар бас сонгох хэрэгтэй байлээ. Тэр талаас нь. За сая хэлсэн тийм ээ бүх зүйлийг нэг дор нэг хайрцагт багтаасан байдаг гэсэн байгаа. За энд бол одоо энэ дэлгэцэн дээр харагдаж байгаачлан тийм ээ тгээс 3 хүртэл номертой 3 өөр төрлийн Ample харагдаж байна. За эхний тэг номер нь болохоор одоо 17 төрлийн эрдэс бодис, амин хүчил, фермент, уурэг гэх мэтчлэн маш олон амин дэмүүдийг агуулж өгсөн. Мөн дээрээс нь
одоо хус модны шүүсээр одоо баяжуулж өгснөөрөө бидний арсны үрвслийг бууруулах, шимт тижэл өгөх, дээрээс нь арсны гүнд хүртэл нь чийгшүүлж нөгөө уян хатан байдлыг маань сэргээх үйлчлэгээтэй хус мод гэдэг маань өөрөө одоо хамгийн чиглэг шүүстэй тийм мод шүү дээ тийм ээ. Хус мод руу нөгөө нэг хадаас зоогоод ингээд сорол хийгээд орхиход хус модноос маань өөрөө ингээд шүүс ялгарч байдаг. Хүмүүс тэр шүүсийг нь уухын тулд бүр ингэж тэр хус мод руу хүртэл зорж очиж гаргаж уудаг бүр тийм мод байгаа тийм ээ ач тустай. Тэгэхээр тэр хус модны шүүсээр баяжуулж өгснөөрөө яг нөгөө арсанд бүр хамгийн одоо гүн тэр чийгшлийг өгч чаддаг ийм найрлагатай ампул байгаа. Тэг номерын ампул маань бол дараагийн маань одоо 1 номертой шар ампул маань бол витамин С-гээр баялаг. Одоо нимбэгнээс 15 дахин, алимнаас 200 дахин их С витаминаар баяжуулсан ийм ампул байгаад байгаа. Тэгэхээр давхар бас нэмэлтээр одоо часарган жимсний өтгөрүүлсэн хандыг оруулж өгснөөрөө болвол арсыг илүү гэрэлтсэн, толгор, өөс эвгүй одоо нэг сэх нөсөө толбыг тийм ээ бүдгрүүлэх тийм гэрэлтсэн болгох үйлчлэгээтэй байгаа. Тухайн одоо 1 номерын маань ампул бол за дараачийн 2 номертой ампул маань гэх юм бол найрлаганда 24 кратин алтыг агуулж өгснөөрөө алт маань өөрөө арсыг чангалах, өргөх үйлчлэгээтэй байдаг тийм ээ. Хүмүүс одоо алттай утас нүдэндээ суулгуулна, одоо арсандаа суулгуулна, татуулна гэж маш их тийм мессийн аргыг одоо айгу хэрэгэлдэг. Дээрээс нь магадгүй тэр мессийн аргыг хэрэглэснээрээ гоо сайхнараа хохирдог ч юм уу тийм ээ. Тийм зүйл маш их болчиход байна шүү дээ тий. Тэгвэл энэхүү ампула алттай чангалах ампула хэрэглэснээр ямар ч мессийн бус аргаар арсаа бас өргөж чангалж болдог байгаа. За дараачийн 3 номер бүхий ампул маань болвол найрлаганда В витамин, пинолийн нэгдлэр баяжуулсан мөн кактусын үр жимсээр одоо баялаг болгоснороо гайхалтайгаар одоо таны арсыг залуужуулах, нөхөн төлжүүлэх, тийм ээ таны үрчлэгийг одоо багасгах, магадгүй маш одоо хөнгөн зэргийн одоо хилгасан үрчлэгийг бол бүр арилгах тийм үйлчлэгээтэй хөгжрөлтийн эсрэг гэсэн яг нөгөө нэг бүх төрлийн хүслийг одоо биелүүлэх юм шидтэй 4 төрлийн найрлагатай ампул байгаамаа. Тэгэхээр одоо нөгөө одоо Атомигийн хамгийн анхны Монголд орж ирсэн бүтээгдэхүүнүүдийн нэг байгаа шүү дээ. Тэрнээс өмнө ч гэсэндээ одоо бид нар бизнес эрхлэгчдийн хувьд Солонгосоос захиалаад хэрэгэлдэг байлаа. Энэ хугацаанд гарч исэн гоё гайхалтай үр дүнгууд байвал хуваалцаж. За миний хувьд гэх юм бол яг 2021 оны хавар анх Атомиг олж сонсоод бүтээгдэхүүнүүдийг дөнгөж хэрэглэж эхэлж үзсэн. Тэр үед яг нөгөө Evening Care Set-ийг хамгийн анх авч хэрэглээд явж явах хугацаанд энэхүү амплыг надад бас хэрэглээд үзээрэй гэдээ бэлэг болгож хүн өгч ирсэн байхгүй юу. Тэгээ өмнө нь бол би ампл гэдэг талаар юусоо ямар ч ойлголтгүй яг амплыг заавал хүн хэрэглэх ёстой ч юм уу үгүй ч юм уу тийм ээ яг ямар ач тустай гэдгийг нь юусоо мэддэггүй байсан. Тэгээ бэлэг болгоод өгсөн учраас за бэлгэнд авсан юм чинь нэг үр дүнгийн үзээд хэрэглээд үзчихээ харахад бол сав баглаа бодолт ил байгаа нь бол үнэхээр гоё юм аа гэж хараад хэрэгэлж за хэрэглээд үзье гэд анх хэрэглэж үзчихсэн. Тэгэд ампул хэрэглэхээс өмнө гэх юм бол би яг нөгөө гэртээ хүүхдээ хараад гэртээ гэрээс гарахгүй байдаг байсан учраас ерөөсөө арьсаа бол арчилгаа болчихсон. За гэрээс гарахгүй эмэгтэйчүүд бас тэгдэг шүү дээ. Гэрээс гарахгүй юм чинь за намайг хин харах вэ гэж нөгөө нүрээ ерөөсөө арчлахгүй, тоосч дөрөгдгөө магадгүй зарим өдөртөө нөгөө хүүхдийнхээ хоол цай гэсээр нөгөө баг нүрээч угаахаа бүр мартцсан байдаг байхгүй юу? Оройн хүүе би өнөөдөр нэрээ нүрээ угаагаагүй юм биш үү? За нэг худлаа үннийг ямар цэвэрлээд нэг угаачи да гээл нэг тэгээд унтцдаг. Тэгээд юусоо арчлахгүй байсаар байгаа нөгөө нүрийг арчлахгүй байгаад хахаар өөрөө маш их хуурайшаад хуурайшилтаас болоод тэгээд нөгөө нүгжилт үүсээд батгшилт үүсээд гэдэг юм тийм ээ арсны нөгөө асуудал айгүйх гарч ирдэг юм л дээ. Дээрээс нөгөө хуурайшилт ихтэй байснаар нүүрний улаалт хацрын улаалт айгүй ингээд тод нэмэгдсэн имзэгшиш үгүй тийм би тэрийг юусоо ингээд мэдэхгүй. За миний арс одоо нүүр ингээд будгаа арилгасан үед ингээд газар айгуу улаадаг байхгүй айгуу ингээд ягаараад тэгээд будгаа арилгахаас айгуу ичдэг. Орой болол бушуухан одоо будгаа арилгасан үед орлогоо ороод олон хүнд харагдахгүй гэж унтаад өгдөг. Өглөө босоод гис баг нуугдах нь холгүй нүрээ угаагаал нэг крем аваад нэг нүрээ буддаг юм байсан. Тэгээд за мөнгөтэй болохоор нөгөө нэг лазер эмчилгээ тий улаалт арилгах лазер эмчилгээ мис аргаал хараад тий
Тий. Тэгэл одоо мөнгөтэй болохоор л нөгөө тэр лазерт нь орж ин хацрынхаа нэг улааныг л арилгуулах юмсан гэсэн одоо туйлын хүсэлтэй ийм хүн байсан. Тэгээд тэрхүү ампла яг эхний нөгөө тиг номероо 7 хоног хэрэглэхэд миний ярьсанд бүр мэдгцгөөц маш гоё үр дүн гарсан. Нөгөө нэг улаалттай заавал лазераар л арилгахгүй бол арилгахгүй юм байна гэж боддог байсан бодол маань байхгүй болсон. Арьс өөрөө цаанаасаа ингэж чийгшлээ ингэж үнээс нь өгөөд чийглэг болоод ирэхээрээ нөгөө одоо хуурайшилтаас босолж үүдэлтэй улаалт байсан байгаа байхгүй юу? Тэр өрөвсөл маань дарагдаад арьс өөрөө маш гоё ингэж цайраад улаан толбон бүтгрээд будаагүй байсан ч гэсэн өөрийгөө баг ингэ толинд дахин хараад баймаар баг будаггүй байгаагаа бүр хүмүүст ингээд одоо гайхуулмаар санагдаад баг утсаараа нөгөө нэг no makeup гэх селфи хийгээл тест ингээд арьсаа гайхуулаад бүр тийм болсон. Тэгээд тиг намрын чийгшүүлэх ампла хэрэглээл бүр арьс маш гоё болоод ирэнгүүт нь энэ ампл гэж үе энэ атомын ампл ямар ампл надад өгчүү Монголд орж ирээгүй байсан учраас нөгөө мэдлэг байхгүй. За тэгвэл энэ амплыг би нэг судлаад үзье ямар юм байдаг юм бэ гэд яг амплтаа бол анх тэгж танилцж байсан. За тэгээд тиг номероо эхний 7 хоногоо хэрэглээд арьс бол мэдгцгүүч чийглэг улаалт нь багасаад маш гоё болчлоо. Дараачд нь нөгөө нэг витамин С-тэй ампл байгаа тийм. Тэрийг яг хэрэглэж үцгэд бол яг ингэж витамин үнэртэй л яг зөвхөн ингэж витамин л нүүрэндээ түрхээд байгаа юм шиг тийм ээ. Маш ингэ гоё баялаг яг витамины тэр орц найрлага үнэр нь бүр мэдрэгдээд ингээд арьсанд маш гоё тижээлэг өгдөг. Тийш яг витамин С түрхээд байгаа юм шиг мэдрэмж төрж тийм мультивитамин ч юм уу тийм. Маш их витаминлэг байдаг шүү дээ тийм. Тэгэхэд бас нэг гарсан үр дүн гэх юм бол би нөгөө нарны тосыг бас нөгөө баг хэрэгэлдэг хүн байсан баггүй юу? Нөгөө баг хэрэгэлдэг хүн байсан ингээд нөгөө тэг шиг. Тэгээд нарны тос нөгөө баг хэрэгэлдэг байснаас болоод яг энэ хоёрт маань яг ингээд маш одоо тод ийм сих үүсцэн, толб үүсцэн тийм байсан. Тэр маань бас нөгөө витамин С-тэй ампла бас яг нэг 7 хоног орчим хэрэглэхэд тэр айгүй тод будсан ч гэсэн нөгөө цаанаас нь ингээд тодорч хөхөрч харагдаад идэг толб маань өөрөө ингээд арилаад бүдгрээд будцсан үед бол баг мэддэхгүй. Тийм болоод ирсэн тийм гайхалтай үр дүнг бол надад бас өгсөн байгаа. Өөр дээрээ яг туршсан, авсан мэдрэмжүүдээ яриад ч тийм ээ. За тэгээд тиг номерт маань тийм үр дүн гаргалаа. Витамин С-тэй ампл маань надад бас тийм маш гоё үр дүнг өглөө. За тэгээд алттай ампл бас байна. За дараачийн ээлжинд алттай амплаа хэрэглээ. Дараачийн одоо 3 дахь 7 хоногтой. Тэгэхэд одоо би ч одоо залуу хүн юм чинь миний арьс хизээж сулрахгүй, унжихгүй одоо ингээл чанга гоёороо л байгаа гэж юм боддог юм билээ. Би ч тэгж боддог байсан байхгүй юу? Тийш. Тэгээд өмнө нь одоо толинд хараад ингээд тухаа өргөхөөр миний энэ туханд ингээд маш их гүн өрчлээ. Яг өргөнгүүт ингээ 2 зураас ингээл овоороод гараад ирдэг байсан байхгүй яг өргөчгөр. Тэгээ буулгасны дараа яг ингээд зураас нь ингээд өргөөд буулгахаар ингээд үлдчихдэг. Бүр тийм айгу өрчлөө үүсдэг болцсон, суларцсан байсан. Тэгээд энэ алттай ампла хэрэгжилж дуусны дараа зүгээр санаандгүй байдлаар арьсаа нөгөө толиндоо гоё толдж жагаад яг ингээд тухаа өргөөд ингээд үдсэн чинь нөгөө нэг илт бүр ингээд нугларч гарч ирдэг байсан. Тэр үрчлээс маань арьс ингээ байхгүй болоод арьс ингээ өргсөн ч гэсэн юурөөсөө ингээ үрчлээ гарчгүй маш чангарсан байсан. Тэгэд өөрөө яг ингээ гайхаад бүр ингээ гарч ирэхгүй байж тэгээд бүр ингээ гайхажсэн байхгүй юу? Одоо ч гэсэн гарч ирэхгүй шүү. Тий. Тийм байгаа. Тий. Тэгээд яг ийм үр дүнгуудыг яг амплаас өөрөө авч исэн. Тэгээд залуу хүн ч гэсэн өөрийнхөө арьсыг одоо суулрахгүй, хөвшрөхгүй тийм ээ гоёороо л байна гэж бодож болохгүй юм байна. Яг одооноос энэ үеэс л нэрээ би анхаарах хэрэгтэй юм байна. Анхаарвал хүний нүүр чинь буцаад бас ийм гоё олж сэргэж болдгийм байх шүү гэдэг тэр бүхнийг одоо энэ яг амплаас авч ирсэн. Тэгээ 3 номерын ампл маань бол хамгийн 4 дахь 7 хоногийн арчилгаа буюу яг одоо арьсанд төгс одоо салоонд орсон мэт үйлчлэгийг өгөөд мөн арьсны нөгөө нэг хялгсан үрчлээнүүдийг хүртэл маш айгүй гоё багасгаж өгөөд ингээд иж бүрнээр нь хэрэглээ дуусгад ампла нэг сарыг одоо 4-7 хоногийн хэрэглээ байгаа даа шүү дээ ампл маань. Тэгээд тийм. Тэгээ хэрэглээд нэг хэрэглээд дуусчаад нэг нэлээд хідэн ихний 2-3 сардаа ч юм уу тийм ээ арьс арчилгаагаа гоё хийгээд их юм бол яг тэр хідэн сардаа арьс яг тэр гоё хിവэрэ байдаг. Хэрэглээ дуусны дараа буцаад муухай болно гэж бол байхгүй. Яг тэр гоё өгсөн үр дүнгуудыг хадгалаад хэсэгтээ хідэн сардаа болвол маш гоё
арьс болвол тийм ээ салооны нөгөө нэг бүсэд олон янзын үйлчлэгээ авснаас илүү гоё үр дүнтэй өнгөлөг байж чаддаг баг. Аха. Тийм яг л нөгөө бид нар одоо ээжүүд шүү дээ. Одоо бит хоёр бол марлаа. Бит хоёрын хувьд бол их хоёлоо ялах хүүхдүүдтэй шүү дээ. Яг нөгөө дөнгөж төрсний дараа амар эмзэг болоод яг тэр үед нөгөө арьс арчлаагүй үед яг миний нүрчлээнүүд үүссэн байдаг байхгүй. Би яг бас ажиглаад идэв. Би ч одоо 11 жил Атомигийн бүтээгдэхүүнүүдийг яг бүр ингээд тууштай хэрглэж байгаа. Тэгээд мэдээж гоо сайхны бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа л хэрглэж ээж бид нэр үр дүнгээ үзүүлнэ те. Мэдээж огцом ингээд гоё үр дүнг үзье гэх юм бол тэгвэл энэ хөтгөрүүлсийн амплал бусдад одоо санал олгоод те эсвэл өөрөө хэрглэж яхах нь зөв юм байна гэдгийг бас мэдэрч ийсэн. Тэр нөө цэнхэр өнгөтэй чигшлүүлэх ампал би хамгийн их дуртай. Амар хуурай арьстай учраас. За тэгээд нөгөө Атомын амплыг бас хэрглэж яхад амар гоё гоё инээдтэй нөгөө юунууд зүйлүүд тохиолдсон байдаг шүү дээ. Чамд тийм зүйл тохиолдчихэв. Би бол нэг өөрөө ингээ хамгийн анх хэрэглэхдээ яасан гэсэн чинь ингээд гарах одоо эн чинь ийм соруулдаг юм юутай шүү дээ. Цаастай. Ингээ харахад ингээ ийм цаастай. Тэгээ ингээ энүүгээр нь чи тэр чигээр ингээ хийчихгүй юу. Тэгэж байгаа ингээд гаргаад ирсэн чинь ингээ цаасны ингээд уяацсан. Тэг бүр гайхаад Атомын дандаа бүтээгдэхүүнүүд ийм төгс үйлдвэрлэлт юм да. Яагаад ийм сонин цаасаар хийцэн болоо гэд бүр цэнхрийгээ дуустал нь бүрийн цаастай ашиглачин заяа. Тэгээ ингээд сүүлд нь яжсэн чинь билээд ингээ хоёр дахь хийчихсэн чинь нэг юм энэ нь унцдаг байхгүй. Тэгээ ямар тэнэг юм бэ би одоо өстө нэрээ бүр мэдэж авч ирсэн. Яг тэр шиг тийм гоё сонирхолтой үр дүн юунууд байвал. Зөндөө. Яг ампл гэхээр яг хамгийн түрүүнд яг хүмүүсийн тэр одоо хөгжилтэй үйлдэлүүд нь санаанд ордог байхгүй. Тэрнээс нь болоод хүмүүс нөгөө хэрэглэх зааврынхын талаар бас маш их тайлбарлаж өгөх хэрэгтэй байдаг. Магадгүй бүр ингээд тайлбарлаад өгөөд явуулсан ч гэсэн манайхан за ойлголоо гэж яагаад яг гэртээ очиод бас яг ингээд ийм үйлдэл давтцсан байдаг байхгүй юу? За. Ампл маань шууд одоо бүгдийг нь нэг дор задалдаггүй 7 хоногоор энэхүү амплаа хэрэглэж явдаг байгаа. Нэг 4-7 хоногийн хэрэглээгээд байгаа гол утга маань тийм ээ. Одоо эхний энэхүү тиг номерын амплаа яг 7 хоногт нь хэрэглээд дуусгасны дараа одоо дараачийн үе шат буюу одоо витамин С-тэй амплаа бас яг тухайн үед нь задлаад ингээд хэрэглэж явдаг байгаа. Тэгвэл хүмүүс маань очиод нөгөө бүх амплаа бүгдийг нэг дорн задлж тавиад эхлээд тгийг нь түрхээд дараа нь нэгийг нь түрхээд хоёрын түрхээд гурвын түрхээд бүгдийг нь нэг дор түрхсэн. Номерын дагуу бүгдийг нь гоё түрхээд хэрэгэлцэн гэж сууж идэг байхгүй юу? Тийм байна. За бас дээрэс нь нөгөө нэг амплийн маань бас хамгийн бас чухал юм нь нөгөө гол идэвхтэй орц найрлагын таглаан дотроо байдаг. Энэ нь бас нөгөө бусад одоо зах зээл дээр гадуур байгаа амплуудаас юугаараа бас онцлог ялгаатай гэдэг нь эндээ байдаг. Нөгөө одоо үндсэн ампл маань доороо байгаад яг идэвхтэй амплаа энэ таглаанда хадгалж өгснөөрөө илүү тогтвортой яг хэрэглэх үед нөгөө нэг хүчтэй найрлаган хിവэрэ байдаг. Тэгэхээр удаан хадгалагдаагүй та амплаа хэрэглэхдээ идэвхтэй орц найрлагаа яг тухайн үед нь идэвхжүүлээд маш гоё шинэхнээр нь хэрэглэх боломжтой байдаг гэсэн үг. Ингээд амплаа хамгийн дээдлэлтэй ер нь задлснаас хойшоо 14 хоногийн дотор л хэрэглэх шаардлагатай байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхгүйгээр 14 хоногоос дээшээ болоод ирэхэд нөгөө идэвхтэй орц найрлага маань эрчин сулраад үр дүн өгөх нь багасаад ирдэг гэсэн үг. Энэ нь юу вэ гэхээр нөгөө ямар нэгэн яг химийн орц одоо хугацаа уртасгах ч юм уу те химийн орц найрлага ороогүй учраас яг одоо 14 хоногийн дотор богино хугацаанд хэрэглэж яг тэр үр дүнгээ хурдтайгаар өгөх тэрийг одоо агуулж яг таглаанд нь ингэж тусад нь идэвхтэй амплаа хадгалсан байдаг. За тэгэхээр хүмүүс маань нөгөө таглааны идэвхтэй амплаа бүгдийг нь аваад хогийн сав руу хаяад зүгээр энэ ампл руугаа л нөгөө хошуугаа хийцэн бас хэрэгэлсэн байдаг байхгүй юу? Тэгэл нөгөөх чи хайнштай хүүе өстө болохгүй та хамгийн гол юм хогийн сав руугаа хайцсан байж тээ. Аль уу хогийн саваа угаатах гэл нөгөө видео кол мол хийлгээл хогийн савыг нугалцуулаад хайлгаал тий. Тийм байхаа эн чинь ингээд зургийг харахаар цэнхэр харагдаад исэн хэрнээ ингээд цагаан байгаад исэн. Тэгээд би одоо эн чинь ингээд зурагнаасаа шал өөр хулхал юм биш үү гэж бодоод хэрэгэлсэн байхгүй юу гэдэг ч юм уу. Тэгэл нөгөө хогийн саваа хайгаал нөгөө алийг ялгаж хийх үү гэл нөгөө ингээл маш олон юм хөгжилтэй үйлдэлүүд гардаг байхгүй юу. Тэгэхээр энд бас хэрэглэж үзээгүй шинэхэн гişүүд ч өссөн олон байгаа х тийм ээ. Тэгэхээр амплаа бас түрүүн хэлсэнчлэн бүгдийг нэг дор задлахгүйгээр за эхний номертой тиг номерын амплаа эхний 7 хоногтой хэрэглэхээр задлахтаа нөгөө таглаанд байгаа идэвхтэй бодисоо яг нөгөө одоо таглааныхаа дээтэл доош нь ингээд маш хүчтэйгээр одоо дараад өгөхөөр цэнхэр болоод холилдоод орж байгаа биз.
За ингээд цэнхэр болгоод маш сайхан сэгсрээд идэвхтэй амплаа гол нь үндсэн амплаа хольж өгөх хэрэгтэй. Ингээд хольж өгөөд нэг 30 минут орчим байлгасныхаа дараа одоо таглагаа солиод дараа чи нөгөө нэг гол яг нүүрэндээ түрхдэг одоо хэсэг маань байгаа тийм ээ. Энэ нөгөө саяны хэлсэн чинь цаастай нас хэрэглээд иж болохгүй байх нь шүү дээ тий. Цаасыг нь аваад энэ шилэн хэсэгтээ энэ таглагаа хийж өгөөд тэгээд энэ туслаараа аваад соруулаад ингээд нүүрэндээ хэрэгэлдэг байгаа. За ингээд ампл маань бэлэн болсон гэсэн үг. Ингээд 7 хоног 7-оос нэг 10 хоногд хэрэглэхэд болвол яг ингээд энэ 10 грамтай ампл маань өөрөө дуустдаг. Тэгээд дараачихаа ампл руугаа ороод явдаг байгаа. Тэгээ бас хэлсэнчлэн энэхүү чийгшүүлэх ампл одоо манай Монголын яг хуурайс ирүүн хуурайшлихтэй нөхцөлд болвол энэхүү чийгшүүлэх амплыг болвол өглөө оройд ерөн өдөр тутамдаа хэрэглэвэл илүү ерөн зүгээр санагдсан яг байнгын хэрэглэж яхад ялангуяа энэ чийгшил болвол бидний ярьсанд бол маш их хэрэгтэй байдаг ч тийм. Тэгээд витамин С-тэй амплыг нь болвол зөвхөн оройдоо хэрэглэдэг. Ягаад гэвэл витамин С маань тий наранд хэрэглэж болохгүй учраас витамин С-тэй амплаа болвол зөвхөн оройн цагаар хэрэглээд бусад амплуудаа болвол өглөө оройдоо гэсэн шатлалаар бас хэрэгжилж болдог байгаа. Бас нэг гоё зүйл нь гэх юм бол тийм ээ. Та энэ 4 төрлийн амплаа хэрэглээд үзэх явцад танд одоо аль нь хамгийн их таалагдж байгаа юм. Миний хувьд бол яг нөгөө витамин С-тэй ампул бол надад ягаад ч маш их таалагддаг. Тэгвэл та тэр өөрт хамгийн их таалагдж байгаа амплаа бас яг одоо магадгүй танд тэг номерын ампул маш их таалагдж байгаа бол тэг номероос 4-ийг аваад 1 сарын хэрэглээ болгоод ингээ багцлаа зөвхөн тэг номероо хэрэглэж болно. Магадгүй таны арьс нэлээд сэх толбтой бас нэлээд цайруулах үйлчлэгтэй одоо амплаа 1 сар орчимд ангаар нь хэрэглэмээр байгаа бол бас тэг номерын витамин С-тэй амплаа яг 1 сарын хэрэглээгээр ингээд 4 ширхгийг аваад тийм ээ гэж сонгож өөрт таалагдсан амплаа багц олгож аваад хэрэглэж бас болтг нь маш гоё санагддаг. Харин тийм. Ер нь бол нөгөө атомын бүтээгдэхүүнүүдийг ингээл тууштай хэрэглээд тий ер нь байх юм бол ямар үр дүн өгдөг вэ гэдгийг бол нөгөө амьдралаараа туулаад ирсэн хүн нь байна гэдэг шиг тий ингээ нөгөө мэдсэн асуудал тулгархал юм бол тий яг ямар бүтээгдэхүүн хэрэглэх үү гэж спонсорудаас зөвлөгөө авдаг ч юм уу тий яг энэ байдлаар илүү хэрэглүүл бас зүгээр байгаад тий. Тэгээд за таны ярьсанд ч гэсэн одоо шийдэж чадахгүй тийм ээ хичнээн одоо янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглээд ч гэсэн таны арьсны асуудал нэг л шийдэгдэж өгөхгүй байгаа болвол одоо энэхүү одоо 4 өөр төрлийн үйлчлэгийг таны арьсанд өгч чадах амплыг хэрэглээд үзээрэй гэж зөвлөмөр. Хүн хэрэглэж үзчихэж л өөрөө үр дүнгийн биеэрээ мэдэрдэг шүү дээ тийм ээ. Тэр хэрэглээд үзээрэй гэж та бүхэндээ бас та бүхэнд ч гэсэн тэр асуудлыг шийдэж маш гоё үр дүнг өгөх байхаа гэж бодож байна. Миний хувьд ч гэсэн яг тэр гоё үр дүнгуудыг аваад цаашаа өөр ямар бүтээгдэхүүн байна гэж одоо шуунан дурлаж судлах тийм ээ. Атомыг бүр илүү цаашлаад бизнесээр нь сонирхох тэр хамгийн гол гоё үр дүн түлхцийг яг өгсөн анхны бүтээгдэхүүн бол ингээд ампл байсан. Тэгэхээр та бүхэн маань хэрэглээд үзээрэй гэж зөвлөе. Бас тэгээд гаднаасаа бид нар одоо ампл ч юм уу ингээ гоо сайхны нэм бүтээгдэхүүнүүдээ хэрэглээд гаднаасаа гоё олж олж тийм ээ. Тэгвэл зөвхөн гаднаасаа гэлтгүүгээр бас дотроосоо ч гэсэн гоё үзэсгэлэнтэй гадна дотноосоо аль нь бас эрүүл үзэсгэлэнтэй байж иж бидний нүүр царай ч гэсэн гоё харагдана шүү дээ тийм ээ. Тэгвэл дараач маань одоо тун удахгүй Монголд орж ирэх Монгол сайтанд маань байрших бүтээгдэхүүн болох витамин С бас байна. Тэгээд таны хувьд бол витамин С-ийг өдөр тутамдаа хэрэгэлдэг вэ? Ерөн витамин С-ийг байнгын хэрэглэснээрээ одоо илүүдэх, сөрөг үрэн дагавар үүсэх гэдэг юм ерөн байх болов. Атомын витамин С бол 2 төрөл байдаг те 500 мг-тай 2000 мг-тай гэж 2 төрөл байдаг. За Монголд бол удахгүй одоо витамин С 500 мг-тай нь одоо Монголд орж ирэх гэж байгаа. Энэ бүтээгдэхүүний хувьд гэх юм бол мэдээж гадаад гоо сайхан талаасаа бол одоо энэ ампула ч юм уу тий бусад гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхэд бид нар бол асуудлаа шийдэж чаддаг байх нэ. Гэтэл одоо дотоод гоо сайхан гэж нэг зүйл байгаад байна шүү дээ. Сэтгэл зүйн гоо, сэтгэлийн гоо сайхан болон дотоод гоо сайхан гэдэг маань хүний биеийн эрүүл мэндийг хэлээд байна. Дотроосоо бас бид нар эрүүл байж ич гадна талдаа энэ арьс маань хүртэл маш гоё өнгөлөг харагддаг болж байгаа байхгүй. Тэгэхээр витамин С бол одоо яг коллагены нийлэгжилтэнд маш том өндөр хувь нэмрээ оруулдаг.
Дээрээс нь одоо энэ арсны нөсөө толгов те энэ чийгшлийг бас хадгалахад маш том үүрэг гүйцэтгэдэг байгаа. Тэгэхээр хамтдагч хэрэглэх юм бол одоо бас нэг илүү их үр дүнтэй байх гэдэг нь тий. Тэгээд одоо витаминыг бол үндсэндээ бол хоёр төрлөөдөг тий. Усан дуустдаг, тосон дуустдаг гэсэн ийм витамин байдаг. Витамин гэдэг маань бол монгол хэлээр бол аминдин байгаа шүү дээ. Одоо бүтээгдэхүүний төрөл болохоор одоо Монголын одоо хуулиндаа болохоор биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж нэрлэдэг. Атомигийн одоо энэ Vital гэдэг 500 мг-тай витамин нь болохоор нэг хайрцагтаа 90 ширхэгтэй. Буюу одоо нэг айлын гэр бүлийн одоо бараг сарын хэрэгцээ, нэг хүний бол 3 сарын хэрэгцээ байж байгаа. Үнийн хувьд ч гэсэндээ харьцангуй одоо боломжийн үнэтэй ийм бүтээгдэхүүн байдаг. Тэгээд одоо усан дуустдаг төрлийн витаминууд маань яадаг вэ гэхээр хүний биед нөгөө ингээд нийлэгжээд илүүдж байгаа нь болохоор шээсээр гараад явцдаг байхгүй юу. Тэгэхээр витамин С-ний илүүдэл гэдэг зүйл ер нь бол одоогийн байдлаар одоо дэлхийд даяар судлагдж байгаа судалгааны дунд бол витамины илүүдэл, витамин С-ний илүүдэл гэж бол гарч байгаагүй гэсэн тийм судалгаанууд байд юм байлаа. За тэгээ хүний бие организмд одоо хэвийн байдлаа алдахад тий одоо юу гэдэг бид нар ханиад хүрэх, хоолоо өвдөх, шүүдэ өвдөх, ямар нэгэн төрлийн одоо ням бактерийн гаралтай өвчлөл, за мөн мэс засал хийлгэх тий хөл гараа хуглах ч гэдэм үү тий энэ тохиолдолд яадаг вэ гэхээр витамин С маань шууд нөөцөө байхгүй болгочихдаг байгаа байхгүй хүний бид. Тэгэхээр хүн ерөөсөө л эрүүл бай гэж бодож байгаа бол витамин С-г өдөр тутамдаа тогтмол хэрэгжилж иж тэр нөөцөө хадгалж идэг байна. Тэгэд одоо нөгөө сүүлийн үед ч гэсэндээ ингээл энэ тэнд өвдлөө гэл тэ хүүхдээ эмнэлэг тавиачаа үзүүлдэг ч юм уу өөртөө үзүүлэхээр хамгийн түрүүнд витамин С авалга гэд. Сая ковидын үеэр ч гэсэндээ байнга витамин С авалга гэдэг шүү дээ. Тэгэхээр тохирох тунгаа одоо өдөр тутамдаа ер нь бол авч явах хэвээр яг өвдсөн тохиолдолд бол бүр өндөржүүлсэн тунгаар авч хэрэгжилж авах шаардлагатай. Тэгжээж бид нар нөөцөө бий болгож үүсгэж өөрийгөө өвчлөлөөс хамгаалах, эрүүлжүүлэх болж байгаа. Би ч гэсэн яг таны ярьсан зүйлийг бас нэг эмчийн ярианаас сонсож байсан юм байна л да. Бас тэгээд хүн нөгөө өдөр тутамдаа байнгын стрессдэх тийм ээ ямар нэгэн байдлаас айж сандрах ч юм уу тэр тохиолдолд бас яг витамин С бүр маш ихээр унж алдагдчихэдэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ их стрессд одоо байнгын л гадуур дотор одоо төвжлээс эхлээл стресс шүү дээ. Стресстик тоолонд нөгөө хүний биеийн дархлаа гэдэг зүйл бол маш их унаад нөгөө ямар нэгэн өвчнөд илүү өртөмтгий болж идэг шүү дээ тий. Тэгэхээр витамин С-г өдөр тутамдаа хэрэглэснээр нөгөө витамин С маань хүний дархлааг маш их дэмждэг. Нөгөө хүний биед орж ирж байгаа одоо хортой бодис нэм бактерийг одоо устгах тэр одоо идэвхтэй эсүүдийг олон тоогоор витамин С-г бас үйлдвэрлэж идэг учраас одоо байнгын нөгөө би одоо бэлэн байдалд байна гэдэг шиг витамин С-г яг өдөр тутамдаа хэрэглэснээр гаднаас орж ирж байгаа тэр нэм бактериудыг яг устгах идэг тэр хүчин зүйлийг бол витамин С яг бий болгож идэг гэж бол сонсож байсан. Тэгээд яг ковидын үед илүү их витамин С-ний хэрэглээ маш өндөр байлаа. Тэгээд түүнээс хойш витамин С-г бол бас ашиг тусыг нь илүү мэдээд миний хувьд ч гэсэн бас хэрэгэлдэг болсон байгаа. Тий нөгөө хүмүүс одоо юу гэдэг нь тэгээ ялангуяа одоо Монголд маш одоо эндүү ташаа мэдээлэл байгаад байгаа нь бид нар нөгөө өөртөө судалдаггүй байгаа байхгүй тий хин нэгэн амаараа хилэнгүүд аадын гэсэн гэл тий гэтэл маш олон төрлийн одоо гадны гоё судалгаанууд байна л та. Тэр судалгаануудаас харж байхад бол одоо витамин С-г одоо яг хавдрын үед ялангуяа тий хавдраар өвчлсөн үед болон энэ нян бактерийн гаралтай энэ өвчлөлийн үед өндөржүүлсэн тунгаар ууснараа эсэргээрээ одоо хавдрыг эмчилж идэг. Бүр хавдрыг ингээ бүр байхгүй болгож исэн тохиолдлууд хүртэл байд юм байлээ. Гэтэл Монголд болохоор витамин хэрэглэх юм бол хавдрыг дэмждэг гэдэг нэг тийм юм. Гэхдээ энэ маань бол яагаад энэ байдаг вэ гэхээр мэдээж дэлхийд даяар нөө им үйлдвэрлэгчд гэж маш том зах зээл байна шүү дээ. Тэр том зах зээлийнхэн чинь витаминаар хүмүүс өөртөө эмчлээд байх юм бол нөгөө имийн үйлдвэрлэл гэдэг юм чи явагдахгүй учраас бид нарт тэр зүйлийг одоо нөө бий болгох тийм багаас нь ингээд тарих угаалтыг явуулчихсан ангаахын одоо тэр бүх одоо дэлхийд даяар ангаахын одоо сургуулиудад юу заах вэ гэдгийг шийдэж яадаг тийм Америкийн бас тийм ассоциац байгаа байхгүй. Тэр ассоциацаас
хүртэл одоо энэ витамины хэрэглээ ерөөсөө огтхон ч ярьдаггүй бүр анагаахын эмчнэрт. Гэтэл сүүлийн үед бол залуу эмчнэрийн хувьд ийм одоо маш сайн судалгаануудыг уншдаг болсон учраас хэрэглэгчид бас энэ витамины хэрэглээнүүдийг бас айгүй сайн ойлгуулж өгдөг болсон там давуу тал байгаа байхгүй юу? Ааха. Тэгээ гадар одоо маш олон төрлийн витамин С байна тийм ээ. Уусмал хэлбэрээрээ, шахмал хэлбэрээрээ гэх мэтчлэн гээд нөгөө эмчнэрийн гол их бичиж өгдөг витамин С нөгөө уусмал хэлбэрийн витамин С гэдэг тэгээ айгүй гашуун. Тэгээ жоохон хүүхдэд өгөхөд болвол бүр ингээд ам хамарлуу хахад цацуулаад хүчээр дарж ээж миний хувьд өгдөг байхгүй юу? Байсан байхгүй юу яг атомын витамин С мэдхээс өмнө. Тэгвэл атомын энэ хүү витамин С маань одоо бусад тэрхүү гадуур байгаа зах зээл дээр байгаа витамин С-нүүдээс одоо онцлог давуу тал нь бас юу байна вэ? Атомын витамин С-г хүүхдүүдэд уулгахад бүр амар дуртай иддэг ш нөө чихэрний оронд те ингээд баг өгчгöd өдөр тутамдаа. Тэгэхээр нөгөө 7 төрлийн жимс хүн нөгөө өдөрт 4 өнгийн одоо хүнсний ногоо хэрглэж явах хэрэгтэй гэдэг чинь. Гэтэл улаан шар өнгийн нь бол бид нар атомын витамин С хэрэглэснээрээ авч чадхаар байгаа байхгүй. Одоо улаан өнгөнд нь гэхэд гүзээлцэг анар жимс, шар өнгөнд нь гэхэд одоо бидний ховорхон иддэг тийм манго, хулуу, мандарин, одоо мөөг, турмерик гэдэг энэ ургамлуудаас гаргаж авсан. Тэгээ атомын одоо энэ эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд бол дандаа л яг л ургамал, жимс, ногооноос гаргаж авдаг. Тэгэхээр аюулгүй өдөр тутам гэр бүлээрээ хэрэглэхэд бол илүү их зүгээр санагдаад идэв. Маш гоё анх хэрэглэж үзээд л баг витамин С бас ийм гоё жимсний амттай байдаг юм уу гэж бодож ирсэн. Тэгээ хүүхдүүд хүртэл маш дуртай уудаг. Яг ийм одоо ийм бүх төрлийн жимсийг идж байгаа юм шиг жимсний амттай учраас тийм ээ. Айгу дуртай уудаг. Дээрээс нь яг нөгөө нунтаг хэлбэрээр байдаг учраас бид нар нөгөө амрууга хийгээд нөгөө шүлсээрээ одоо шимэгдүүлээ тэр нунтаг хэлбэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэхэд бидний шүлсэнд шимэгдээд цусанд илүү их одоо витамин С илүү сайн шимэгдэлт нь өндөр байж одоо шингэж өгч идэг гэдгээрээ давуу талтай байдаг. Тэгэхээр атомын витамин С маань өөрөө бас юм нунтаг хэлбэрийн савлгаатай хаач авч яваад хэрэглэж болдог. Дээрээс нь ингээ маш гоё амттай хөөгдөж гэсэн дуртай ууж хэрэглэдгээрээ бас айгүй онцлог давуу талтай юм байна. Тийм тэгээ бас нөгөө мистик хэлбэртэй тий хаан ч гэсэн хамаагүй аваад явж идэг. Би нөгөө энийг байнга цүнхэндээ авч явдаг байхгүй юу? Ягаад тэгэхээр бизнес эрхлэгч тэгээ хин нэгэнд атомын бүтээгдэхүүнийг танилцуулах шаардлагатай үедээ хамгийн түрүүнд өгөхөд таата мэдрэмжийг хүртэл ингээд авдаг. Бизнес маань маш том нэмэр олдог ийм гоё бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр хэрэглэгчид та бүхэн маань одоо тий эргэлзэхгүйгээр атомынхаа бүтээгдэхүүнүүдийг сонгож хэрэглэж байгаараа аливаа амьдралд чинь тохиолдож байгаа ямар нэгэн одоо асуудал байх юм бол атомыгоос хэрхэн шийдэж болох вэ? Ялангуяа ахуйн тий энэ одоо асуудлуудыг хэрхэн шийдэж болох вэ гэдгийг одоо хайж онлайн дэлгүүрээ маш сайн судалж спонсорудаас зөвлөгөө аваад өдөр тутмынхаа хэрэглээ болгож амьдралдаа оруулаарай гэж уриалмаар байна. За ингээд бид хоёрын бүтээгдэхүүн танилцуулгад анхаарлаа хандуулсанд баярлалаа. Ингээд гаднаасаа ч болон дотроосоо ч гэсэн бүгдээрээ үзэсгэлэнтэй байж хөөрхөн болсноор атомидаас орлого олж хөөрхөн болоод баян болон гэдэг бас өрөө байдаг шүү дээ тийм ээ. Тэгээд гадна дотноосоо үзэсгэлэнтэй болоорой гэж хэлье. Ингээд та бүхэндээ баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.